Сайн байцгаана уу? Одоо би засалтай нөхцөл намаа танилцуулъя. Тэгээд энэ засалтай намаа би 5 жилийн өмнө Amazon дээр гаргасан байгаа. Хөлөөлө гаргасан. Тэгээд дөнгөж сайхан 2024 он 25 оны судалгаанууд шинжилээд тэгээд намаа бас Amazon дээр гаргасан байгаа. Тэгээд өөр хавцтай болгоод арай зузаан басан байгаа. 140 хуудас басан. Энэ маань номгож хэлсэн. Тэгээд сая 2 сарын өмнө Amazon дээр зарж ирсэн. Тэгээд бэлгийн хавцч хаад авчихсан юм байгаа шүү. Засалтай ном тэгээд онлайнаар миний хийжсэн ном. Тэгээд өнгөрсөн жил бас Amazon selling гэж хэлсэн тийм ээ. Тэгээд энэ болохоор доторх байна. Энэ намны агуулгуудын болохоор эхний бүлэгт нь засалтай мацаг гэж юу вэ? Ер нь мацаг гэж юу юм? Энэ хаа бүлэгт байгаа. Тэгээд дараа нь болохоор ерөнхийдөө засалтай мацын гарал үүсэл мацаг гэж юу вэ? Тэгээд фейстинг гэсэн гэдэг үгнээс үүсэлтэй. Тэгэхээр яг энэ үед чинь хаанаас үүссэн, ялгаас үүссэн, түүхүүд ямар улс орнууд мацаг байдаг энэ талаар бичсэн байгаа. Тэгээд тодор үлдэх болохоор яагаад мацаг байх ёстой вэ? Засалтай мацын ашиг тус. Тэгээд яагаад ашиг тустай? Таны биеийн юугаар хэрэгтэй вэ? Тийм ээ. Тэгээд ялангуяа эмэгтэй хүмүүс мөн бас эрэгтэй хүмүүс ч гэсэндээ засалтай мацаг байхаар юм хамгийн сайн тохирно. Турхтаа буцаж тэр хасан жингээ нэмэхгүйгээр болох боломжтой байдаг. Тэгээд засалтай мацаг барьж байгаа үед яг өссөн үедээ идэж байгаа болохоор ер нь Монголын ихэнх хүмүүс элэгний өөхөлтэй гэж гарсан байдаг. Элэгний өөхөлтэй чинь тэр өөхөлтийн болов мацаг байхаа. Тэгэхээр энэ талаар бас бичсэн байгаа. Тэгээд ямар засалтай мацаг барих үйл явц. Тэгээд ерөнхийдөө ямар засалтай мацын аргууд байдаг те 16:8 эсвэл 24 цагийн мацад 48 цагийн те 5-2 гэх бүх төрлүүдийн ингээд бичсэн байгаа. Тэгээд засалтай мацаг барих аялал шимт хижээл гэж юм вэ те нутгиш гэж юм вэ энэ талаар бичсэн байгаа. Хоолт ямар дасал хийж болох мацагтай үед ямар дасал хийж болох мацгаа барьж авах үедээ алхаж болно те. Тэгээд ямар дасал хийж болох тэ талаар бичсэн байгаа. Тэгээд зохиогчийн тухай тэгээд ингээд техник бүлэг өмнөх үгэн тэгээд дараа нь ингээд дэгдэр бүлгийн тэгээд ингээд байгаа. Тэгээд манай энэ